аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн энэ нэмэлт өөрчлөлтийг гишүүд санаачлалаар өргөн барьж байгаа юм байна. За яг энэ томьёоллын хувьд бол энэ хуулийн төслийг бол дэмжиж байна. Ер нь бид бас энэ спорт, хүүхэд залуучуудын бас ирээдүйн асуудал дээр төрийн бодлогоор ингээд дэмжиж явж явах нь бол маш зөв зүйтэй гэж үзэж байгаа учраас энэ хуулийг бол дэмжиж байна. За энэ хуультай холбоотой бас нэг зүйлийг бас энийг ташрамд хэлчихье гэж бодож байна. Ер нь энэ татварын жилийн татвар ногдох орлогын 1% хүртэл хэмжээнээс хэтрэхгүйгээр одоо энэ спортод мөнгө оруулахыг зөвшөөрж байна. За ялангуяа энэ агаарын бохирдлыг бууруулахад бас энэ 22-ын 9-1 гэсэн заалт байгаа. За энэ заалт бол маш чухал заалт болсон. Яагаад тэгэхээр улсын төсвөөс бид агаарын бохирдлыг бууруулахад төдийлөн мөнгө зарцуулж чадахгүй байгаа. За би өнгөрсөн бас нэг 6 сарын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорон дараагаар ажиллаж байхдаа яаж энэ одоо ямар мөнгөөр бууруулах уу гэхээр төсөв багхгүй. Тэгэхээр яг энэ мөнгөн дээр л бууж байгаа. Ингээд аж ахуйн нэгжүүдтэй уулзаад, ярилцаад, дэмжүүлээд одоо нэг 6 орчим тэрбум төгрөгийг бид олоод энэ агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан. Маш олон сургуулийг газад шилжүүллээ. Автомашин дээр утаа хэмжигчийг тавилаа. Одоо утаа бууруулагч тавилаа гэх мэтлээ. Тэгэхээр энэ бол бас нөгөө төсөв хөрөнгөд найдахгүйгээр өөрсдөө аж ахуйн нэгжүүдтэй ярьж хийж болохын нэг чухал заалт орсон юмаа гэд би энэ хуулийг бол зөв зүйтэй хууль гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр би бол гишүүд маань уг нь одоо яг нэг утаа болохоор гамшиг боллоо гэд бусад үед мартчихгүй. Уг нь гишүүд маань нэг тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдтэй ярьж олоод тэгэл энүүгээрээ өөрийнхөө орон нутагт ч юм уу нэг сургууль цэцэрлэг одоо энэ агаарын бохирдлыг бууруулахад энэ мөнгөний зарцуулчвал хууль нь байгаа юм л да. Тэгэхээр энийг бол бас гишүүдийг би бодооч ээ гэд би бас яг алтан бичгээр та бүхэнд хүсэлт өгнө гэж бодож байна. За нэг асуулт байна. Татварын ерөнхий газрынхаа хариулах уу. Энэ ер нь энэ 2025 оны дүнгээр энэ 1% хичнээн төгрөг аж ахуйн нэгжүүд ер нь зарцуулсан ийм дүн тооцоо байна 25 онд. Ер нь хэр их мөнгө одоо яг энэ хөнгөлтөнд хамрагдсан болоо энийг асуух гэсэн. Тэгээ ер нь бол энэ хууль их чухал хууль, ялангуяа спортын чиглэлд олон юмд яаж байна. За одоо энэ хөрсний бохирдол, усны бохирдол гэдэг ингээд. Тэгэхээр энэ чиглэлээр бид нар маш их зүйлийг хийж болох энэ гарц гаргалгааг энэ гаргачихсан юм аа энэ хуулиар гэдгийг л бас хэлэх гэсэн юм аа. Хуулийг бол үзэл баримтал бүх юм нь бол дэмжиж байгаа. За татварын ерөнхий газар ажлын хэсэг хариулъя. За татварын ерөнхий газрын татвар зөвшөөрөх газрын дарга буюу нөх гишүүний асуултанд хариулъя. За агаарын бохирдолтой холбоотой 22/9-1-ээр 2025 оны жилийн эцсийн тайлангаар 22 хуулийн этгээд 26.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт хөдөлгөөр бол тайлбарлагдсан байж байна. Нийтдээ бол ер нь бол 304 аж ахуй нэгжийн 103.9 тэрбум төгрөгийн татвар хөнгөлөлт хөдөлгөөр тайлан эрүүлж байгаа татвар албанд. За мөнгөн цогийн ган хөлөг гишүүн асуулт асууя.